Хүний эрхийн өдөр ингээд нээлттэй микрофон ажиллуулж байна. Ер нь чанга ярьсан нь, чанга хашгирсан нь, шудраг өсгөж чанга хашгирсан энэ бол үнэн зүйл биш ээ. Ер нь бол үнэн зүйлийг бид бол байнга хэлж явах ёстой. Гэхдээ ганцхан үгийг маш чанга хэлэх ёстой. Энэ бол эрх чөлөө гэдэг үг. Өнөөдөр ардчилсан хувьсгалд ороод 33 жил боллоо. 80 оны ерөнхий сайдтай боллоо. 80 оны засгийн газрын хэрэг эрх газрын даргатай боллоо. Гэхдээ залуучууд талбай дээр ирээд үгээ хэлэхээс айдаг боллоо. Өнөөдөр өнөр цэцгийг бариад торчлоо гэж байна. Өнөөдөр мөнх эрднийг бариад торчлоо гэж байна. Энэ хүмүүс олон танигдсан, олон дагагчтай хүмүүс хэдий ч Монгол улсын иргэн. Тэгэхээр Монгол улсын иргэн бүр эрэхтэй, хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Дарга нарыг шүүмжлэх хэрэгтэй. Дарга нар харин иргэдийнхээ үгийг сонсож чадахгүй, улсын хурлын гишүүдийн үгээс сонсож чадахгүй хэмжээнд очсон байна. Залуучууд нэг зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Залуучууд эрх чөлөө, хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэх хэрэгтэй. Бид нар эрхэм зөрчигдөж байгаа хүн болгоны төлөө дуурах хэрэгтэй. Өнөөдөр магадгүй сошиал дээр явж байгаа, лайваар явж байгаа хүмүүсийг эрх зөрчигдөж байгаа юм биш ээ. Өнөөдөр өдөр тутамдаа бидний дүүнер, бидний хүүхдүүд хүн болгоны эрх зөрчигдөж байна. Тийм учраас хүний эрхийн төлөө, ардчлалын төлөө нам харгалзахгүй, нас хүс харгалзахгүй бүгд нэгдэж тэмцэх ёстой гэж бодож байна. Тэгээд хамгийн чангаар шудраг ус гэж хэлж байгаа хүмүүс өөрөө хамгийн том булгаачтай байгаа шүү. Эрх чөлөө гэдэг үгийг харин хамгийн чангаар хэлж хүний эрхийн төлөө бүгд зогсоорой. Өнөөдөр таныг барьж орохгүй ч маргааш биднийг барьж орох юм нэгэн болсон байх шүү. Тийм учраас хар PR хидийдсэн энэ улс төр вакуумцсан дарга нарыг ор үнцээр нь сольж мэдлэг боловсролтой багш нарыг хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүсийг бид нар удирдуулмаар байна. Эрх чөлөөний төлөө хүн болгон нэгдэх ёстой шүү. Баярлалаа.